Нэрээс дүнийг юм асуучих уу? Ойр дүүдэн жоох нэг асуудал гараад. Яс. Эхнэр бит хоёр бүр үнэхээр уучраа болчихдог байл. Яц. Уг нь бит хоёрыг анх хүүхдэд төрөхөд за би ингээд эр хүн ажиллаа хийгээд мөнгө төгрөгөө олоод эхнэр хүүхд хоёртой ямар ч тийм асуудал хөө бүх юмар нь хангаад болгоно гэд төлөвлөд бит хоёр ярилцаа болсон байхгүй. За. Сүүлийн үед эхнэрийнхээ цааш ерөөсөө ойлгохгүй. Би ингээд бүх цаг хугацаа ажил хийж мөнгө олоод тэр хоёртой хамаг сайн сайхан бүхний хүсний онлайнаар захиалаад хаачч өгөх. Тэгэх тусан манай эхнэр ааш эвдрээд юм л хараад хэрэлдэж гээд байна. Би асуусан юм яагаад ярилцсан юм. Тогтож ярилцаж чадаагүй л дээ. Хүүхдийг яаж төрсөн их юм ч гэдэг. Тэндээ залхаа яриад асууч чи. Асуудаг харин сонс юм. Яа зүгээр шууд ярилцсан дээр тахын дөө шууд арай юм байна тийм байна гэд шууд ярилцчихэ. Бана. Өмнөр юу ч юм. Хүүхдээ хараад үгүй шүү дээ өөрөө. Хүн унтсан. Хойлоо өөрт яагаал ингэ жоохон хүндий болоод байна. Чи бүр юу ч ойлгохгүй юм. Харин сайн ойлгохгүй байна. Уг нь би ингэ чатгаараа мөнгө төгрөг олоод хоёртоо ингэ явуулж байгаа хүснээр нь хангаж байгаа гэж бодож байгаа. Би зүгээр л найзтайгаа ингээд хунсаа бодлонгаа ингээд юу ч хамаагүй яриад суумаар байна. Ингээд зүгээр л онлайнаар биш өөрөө ингээд очиж барьж үзээд ингээд аммаар байна. Би чамтай хамт гадуур хүнсээ цуглуулаа юммаар байна. Гэрээ аваад тийм ийм амир ингээд амьдралыг гэрээс өгсөхгүй. Чи надад ийм амир гэж хэлэхгүй байсан. За харин яг наадлаар ч юм бол сайн бодож үзэж байгаагүй юм байна. Би ингээд болж ийн бүтчихин л гэж бодож ирсэн. Ийм л юм байна. Наачаахын дүү маш ингийн юм бэ. За тэгдэм доо одоо нөгөө хүүхдтэй болцсон хүүхдээ хараад ингээд гэртээ байгаад хахаар одоо жишээлбэл чи ч гэсэн дээ штэ. Ялгаагүй байхгүй. Яг ингээд хүүхдээ хараад гэртээ байгаад ингээд өдөр бүр яг нэг зүйлээ хийх. Өдөр бүр яг нэг зүйлээ хийх ингээд ийм богинохон хугацаа ч гэсэндээ амар урт юм шиг санагдаж эхэлдэг. Тэгэхээр чи эхнэртээ өөрт нь ийм зарцуулах цаг өгөх. Ер нь бол одоо амралтын өдрөө ядаж ингээд хүүхдээ хардаг. За бүр үнээр эдлэгийн ажил ингээд амар их олцсон байгаа шүү дээ. Яг энэ үед одоо ингээд энэ бүх зүйл давхцаад байна тийм үү. За тэгвэл ингэн ахын дөө. Одоо маш найдвартай одоо ийм хүүхд харддаг, асардаг юм бие даасан юм компани байдаг. Тэгэхээр энэ компани ахын дөө энэ наран дэлгэрэх гэдэг газар. За энэ болохоор хүүхэд асрагч. Одоо хүүхдийг нь харж өгнө. Эзэгтэй нь туслах. Өндөр настан асрагч, гэрээ үйлчлэгч, их цэвэрлэгээ хийдэг ийм компани байхгүй. Наача юм шүү дээ. Тэгээд зүгээр одоо их нэртэйгээ ярьж байгаа л нэр өнөөдөр гармаараа яаж нээж чиний ажлаас хамаарахгүй болчихно гэсэн үг. Тийм үстэй. Тийм ээ. Чи завтай байгааг нь хамаагүй шууд дуудлагаар ингээд дуудаал хүүхд тасрагч нь ингээд ингэж авъя. За тэд өдрийн 7 хоногийн тэд өдөр нь харна гэдэг ч юм те. Тэгээ эхнэр чинь үнэхээр ингээд олонтойгоо байж ажил хиймээр байгаа бол ажил хийгээд хүүхд тасрагч нь авдаг ч юм. Ингээд асуудлыг шийдчих болно. Энэ бол одоо яг ингээд дахин дүүш юм залуу хүмүүс тулгаж байгаа ийм асуудлуудын яг шийдэл мөн гэхгүй гарцсан энэ. Энэ одоо маш олон жил энэ үйл ажиллагаа явуулж байгаа бүр ингээд хүн болгон баг мэддэг шуулцсан юм газар байхгүй. Чи яхад энэ утсын тэмдэглэл 9588. За 2984. 9514 1599. 9514 1599. 8511 1668. Пэйж утас нь MBR наран дэлгэрэх хүүхд тасрагч гэрээ үйлчлэгч гэдэг. MBR. За бид MBR наран дэлгэрэх хүүхд тасрагч. Ингээд дахин дүү ердөөсөө асуудлыг ингээд дорн шийдчихэ. Одоо тэгэл уцаар бүх зүйл хадуухнаар гоё болж эхэлж тийм. Хоёр хүүхдээ харуулдаг гоё болцоонд явал та. Бас тийм. Тий наач. Тэр ерөөсөө билгүй яд. За дунд өнөөдөр ирт болоо. За тийм.